Филиппин бүсгүй гэрээсээ явахдаа хэдхэн жилийн дотор хангалттай мөнгө олж гэр бүлийнхээ амьдралыг сайжруулад ирнэ гэж амласан. Гэвч 4 жилийн дараа Жованна Дем Фелис гэртээ эргэн ирэхдээ инээмсэглэн алхаж ирсэнгүй. Тэр модон авсанд хэвтсэн байлаа. Түүний ээж авсны хажууд очоод болсон явдлыг сонсоод ухаан алдан унсан гэдэг. Кувейт улсад Жованна тохиолдсон зүйл нь гэрийн үйлчлэгчдийн эсрэг үлдэгдсэн хамгийн амжигтай хүчирхийллийн хэрэгүүдийн нэг юм. Түүнийг зодож, тамлаж, эцэст нь ажил олгогчд нь биеийг нь хөлдөөгчөнд хийж орхиод улсаас зугтжээ. Түүний цогцос 1 жил гарын хугацаанд хөлдөө хийвэр байсан бөгөөд хинч олж мдээгүй юм. Энэ бол Филиппин гэрийн үйлчлэгч Жованна Дем Фелисийн түүх. 2018 оны 2 дугаар сарын 6-нд Кувейтийн эрх баригчид нэгэн орон сууцанд албадан нүүлгэх ажиллагаа явуулахаар очжээ. Өмнөх түрээслэгчид нь 2016 оны сүүлээр байрнаас гарч явсан бөгөөд эд зүйлээ орхисон байв. Орон сууцыг шалгаж эхлэхэд бүх зүйл хэвийн харагдаж байлаа. Тавилах нь байрандаа яарвчлан нүүсэн хүний үлдээдэг жирийн уул мөрөөд. Гэвч удалгүй нэгэн хачирхалтай зүйл анзаарагдав. Буланд том хөлдөөгч ажилсан хിവэр байсан. Сониужрахсан хүмүүс түүнийг онгойлгож үзэхэд тэдний харсан зүйл нь насан туршид нь мартагдахааргүй байсан. Мөс херун зузаан давхаргын доор хүний цогцос байж. Бие нь мушгирж эвгүй байралтайгаар жижиг зайд хүчээр чихэгдсэн байсан юм. Эмэгтэй бие маш их хөлдсөн байсан тул хурууны хээг нь авахд хэдэн цаг зарцуулжээ. Шинжилгээний дараа түүний хэн болох нь тогтоогдов. Тэр бол 29 настай Филиппин гаралтай гэрийн үйлчлэгч Жованна Дем Фелис байлаа. Тэрээр 2016 оны 9 дугаар сараас хойш гэр бүлээсээ холбоо тасраад байсан юм. Түүний цогцос 1 жил гарын хугацаанд хөлдөөгчөнд байсан байж. Гэхдээ хамгийн аимшигтай нь зөвхөн цогцыг нь нуусан арга биш байв. Шүүх эмнэлгийн шинжилгээ Жованна ямар аимшигтай зовлон туулсныг ил болгов. Түүний биед удаан хугацааны турш давтагдсан хүчирхийллийн улмөр байсан байна. Хид хідэн хавирга нь хугарсан байв. Аарцаг болон бөөрн хүнд гэмтэл авсан байж, дотор цус алдлын шинж тэмдгүүд нь түүнийг удаан хугацаанд хэрцгийгээр зодож байсныг илтгэж байсан. Мөн хэн нэгэн түүнийг боомлохыг оролдсон байж болзошгүй шинж тэмдэг илрэв. Шүүх эмнэлгийн дүгнэлт нэг зүйлийг харуулсан нь Жованна ажил олгогчдынхон гэрд системтэйгээр тамлуулж байж. Гэхдээ үүнээс ч аимшигтай зүйл байсан. Зарим мэдээллээр Жованнаг хөлдөөгчөнд хийх үед тэр бүрэн насаараагүй байсан байж болзошгүй байж. Харин хожим ажил олгогч Натер Ассам Ассаф цагдаад өгсөн мэдүүлэгтээ Жованнаг ухаангүй байхад нь хөлдөөгчөнд хийсэн гэж хэлсэн байдаг. Хэрвээ энэ үнэн бол Жованна тэр харанхуй хөлдөөгчөн дотор ганцаараа хөлдөж нас барсан гэсэн үг юм. Натар Ассам Асаф гих Ливан ир болон түүнийхнэр Мона гих Сир эмэгтэй хоёр Жованна гэрийн үйлчлэгчээр ажиллаулдаг байж. Тэд 2016 оны 11-р сард Жованнаг нас барсны дараахан Кувейтээс зугтсан байна. Гэхдээ амиа алдсан Жованна гэж хэн байсан бэ? Тэр яагаад эх орноос хол Кувейтэд ирээд ийм амжигтай хул тавилантай учирсан бол? Жованна Даниэль Дем Фелис 1988 оны 6 дугаар сарын 24-нд Филиппиний Илойло хотод төржээ. Тэр тариачин гэр бүлд өссөн бөгөөд 9 хүүхдийн 6 дахь охин байсан. Тэр Феррарис хэмээх жижиг тосгонд даруухан амьдардаг байсан бөгөөд 2 га будааны талбай түрээслэн амьдралаа залгуулдаг байж. Орлого нь бага байсан ч амьдрахад хүрэлцдэг байв. Гэхдээ тэдний эцэг эх 9 хүүхдээ өсгөнө гэдэг амаргүй. Ургац бүрийн дараа мөнгө байнга дутагдaltaй байсан байна. Жованна сургуулийн багш найзуудынхаа дунд хөдөлмөрч бусдын төлөө гэсэн сэтгэлтэй охиноороо алдартай байсан. Тэр өөрийнхөө тухай том мөрөөдөл ярьдаггүй байв. Харин гэр бүлийнхнийхээ мөрөөдлийг биелүүлэхийг хүсдэг байж. Дүү нараа сургууль сургаж, эцэг эхээ ядуурлаас гаргахыг хүсдэг байсан. Ахлах сургуулаа төгссөний дараа Жованна их сургууль суралцах боломжгүй байлаа. Гэр бүлийн санхүүгийн байдал хүнд байсан учраас тэр даруй ажил хийж эхэлжээ. 2013 онд тэр анх гэрийн үйлчлэгчээр ажилд орсон байна. Цайлан нь өндөр биш байсан ч ажил олгогчд нь сайхан сэтгэлтэй хүмүүс байв. Жованна хожим тэр үе дурсахтай үргэлж инээмсэглэдэг байсан гэдэг гэвч удалгүй гамшиг тохиолдов. 2013 оны 11-р сард Филиппинийг Йоланда нэрээр алдарсан Хаяан супер хар салхи дайрчээ.
Энэ нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг байсан юм. 6300 гаруй хүн амиа алдаж 28000 гаруй хүн гэмтсэн байна. Сая хүний амьдрал сүрсэн. Охины гэр бүлч мөн гамшигт өртжээ. Хар салхит тэдний байшин сүйтгэж будааны талбайг усан давтуулан бүх ургацыг устгасан. Ургацгүй болсон тул зарж мөнгө олох боломжгүй болсон байна. Байшингаа сэргээхийн тулд гэр бүл нь олон газраас өр зээл авчээ. Жованагийн цалин энэ бүх зардлыг даахад хангалтгүй байсан юм. Тэр маш их шаналж эхлэв. Учир нь түүний хамгийн том зорилго бол гэр бүлдээ туслах байсан. Харин одоо гэр бүл нь өрөнд живж эхэлсэн. Ингээд Жована амьдралыг нь бүр мөсөн өөрчлөх шийдвэрээ гаргав. Даруухан амьдралтай олон Филиппинчүүдийн адил тэр гадаадд ажиллахыг сонгосон. Ялангуяа Кувейт, Саудын Араб зэрэг ойрхон орнуудын орнуудад ажиллах нь ядуурлаас гарах хамгийн бодит боломж гэж үзэгддэг байсан. Тентхийн гэрийн үйлчлэгчдийн цалин Филиппинд авах цалингаас 10 дахин өндөр байж болох юм. 2016 он гэхэд 2.2 сая гаруй Филиппин иргэн гадаадад ажиллаж байсан бөгөөд тэдний 56% нь ойрхон орнуудад байж Жована эрсдлийг мэддэг байсан. Харь улсад ажиллаж буй Филиппин ажилчдыг зодсон, хүчинтсэн, бүр алсан тухай мэдээ байн гардаг байлаа. Гэр бүлийнх нь түүнд битгий яв аюултай хэмээн анхааруулсан. Гэвч Жована шийдвэрээсээ буцсангүй. Тэр хэдхэн жил ажиллаад өрөө төлчихий, дараа нь гэртээ ирнэ гэж хэлдэг байв. Эцэст нь гэр бүлийнх нь зөвшөөрж, ажил зуучлалын агентлагийн төлбөрийг төлөхийн тулд мөнгөө цуглуулжээ. Явхынхаа өмнө Жована мөрөөдлөө ярьсан байна. Тэр зөвхөн өрөө дарахгүй шин байшин барин будааны талбайгаас сэргээ. Мөн дүү нараа сургууль сургана, тэдэнд өөрт нь олтоогүй боломжийг олгоно гэж мөрөөддөг байжээ. Ингээд 2014 оны 5 дугаар сард Жована Кувейт руу нислээ. Түүнд цөөн хэдэн хувцас бичиг баримт бас ихтгэл найдвар дүүрэн зүрхэл байсан юм. Агентлаг түүнийг 2 жилийн гэрээгээр эхний ажил олгогч дээр нь байршуулжээ. Энэ хугацаанд тэр гэр бүлийнхэнтэйгээ хаяа холбоо барьдаг байсан байна. 2016 онд анхны гэрээн дуусахад Жована гэртээ буцахыг хүссэнгүй. Өрн бүрэн төлөгдөөгүй байлаа. Тиймээс агентлагаар дамжуулан өөр ажил олгогч хайжээ. Энэ удаа Ашаб дүүрэгт амьдардаг гэр бүл түнд ажил санал болгосон байна. Тэд бол Натар Ассам Асаф болон түүний эхнэр Моно хос юм. Энэ хосын эрэгтэй нь Ливан, эмэгтэй нь Сир хүн байсан юм. Гэхдээ Жованагийн энэ шийдвэр нь өөрийнх нь амийг авч одно гэж хинж төсөөлсөнгүй. Анхнаасаа л ямар нэгэн зүйл буруу байж, тухайн байртай нэг байранд амьдардаг өөр нэг Филиппин эмэгтэй Жованатай найзалсан байна. Тэд ярилцах үеэр Жована нэг нууцад илгэсэн аж. Шинэ ажил дээр нь байхад үргэлж хэн нэгэн түүнийг ажигладаг, бас ажил олгогчд нь түүнийг цохиж эхэлсэн тухай ярьжээ. Алгадах, зохих, өвтгөх шалтгаан хайх энэ бүхэн ажмаар хэвийн үзэгдэл болж эхэлсэн байна. Ингээд 2016 оны 9 дугаар сар гэхэд байдал бүрд ортжээ. Жована өнөөх найздаа тэд намайг бараг шалтгаангүйгээр зоддог гэж ярьсан байна. Мөн ажил олгогчд нь түүнийг ямар ч нөхцөлд байрнаас гарахыг хориглосон. Тэр үнэндээ хоригдол болсон байлаа. Найз нь түүнд Филиппиний элчин сайдын яамд хандахыг зөвлөсөн байдаг. Гэвч Жована татгалзжээ. Тэр ажил олгогчдоос айж байсан юм. Мэдэгдэл өгвөл нөхцөл байдал бүрд ордно гэж бодсон. Тэр сарынхаа сүүлээр Жована Филиппинд гэгч Граселдетагаа холбогдсон байдаг. Тэр зовж байгаагаа баг зэрэг сухуулгасан ч эцэг эхээ санаа зовоохыг хүсээгүй учраа ихэнхийг нь нууж. Гисэн ч нэгэн амлалт өгсөн байна. Би 2018 онд гэртээ харна гэж. Үнэн дээр ч тэр 2018 онд гэртээ харсан гэхдээ үгсэн байдалтай. 2016 оны 9 дугаар сард Жована гэр бүлийнхэнтэйгээ хамгийн сүүлд холбоо барьжээ. Түүнээс хойш хинч түүнээс дахин сураг сонсоогүй юм. Эхэндээ ар гэрийнхэн түүнийг ажил ихтэй байгаа байх гэж бодсон байна. Гэвч он сарууд өнгөрөх тусам санаа нь улам зовж эхлэв. Жована өмнө нь хэдэн сар тутамд ядаж нэг удаа залгадаг байсан. Харин одоо бүрэн чимээг болсон байлаа. Утасны дугаар нь холбогдохоо байлжээ. Нийгмийн сүлжээний хаягууд нь хүртэл устсан байсан юм. Жованаг таньдаг хүмүүсийн хувьд энэ нь маш сэжигтэй зүйл байлаа. Тэр зураг нийтлэх дуртай, үргэлж идэвхтэй хүн байсан. Түүний гэр бүлийнхэн ямар нэгэн аимшигтай зүйл болсон гэдгийг мэдэрч эхэлжээ. Улмаар ар гэрийнхэн Филиппиний гадаадд ажиллагчдын халамжийн газар болон
гадаадад ажиллах агентлагуудад хандан тусламж хүссэн байна. Тэд Жованаг хайж болохыг гуйсан. Албаных нь түүнийг ажил зуучлсан агентлагийг хайж эхэлсэн байна. Гэвч тэднийг цочирдуулсан зүйл илэрчээ. Тус агентлагын лиценз 2016 оны 6 дугаар сард хүчингүй болсон байна. Хуучин ажилтнуудыг нь олж уулзсан ч ахиц гарсангүй. Жованагийн анхны гэрээ дуусны дараах ажлын талаар ямар ч бүртгэл байсангүй. Харамсалтай нь энэ бол хамгийн гунигтай хэсэг биш байлаа. Филиппиний хөдөлмөрийн сайд Сильвестр Биллогийн мэдээлснээр Жованаг 2017 оны 1-р сараас эхлэн алга болсон гэж бүртгэсэн байж. Энэхүү мэдээлэл Кувейт дэх Филиппиний халамжийн ажилтнуудад хүрсэн байсан юм. Гэвч тэд юу ч хийгээгүй. Ямар ч мөрдөн шалгалт эхлээгүй, ямар ч арга хэмжээ аваагүй. Түүний алга болсон талаарх мэдээллийг зүгээр л үл тоомсорлсон байна. Ингэснээр Жованагийн гэр бүл бараг 2 жилийн турш амьд уу өгсөн үү гэдгийг нь ч мэдэхгүйгээр тарчилжээ. Харин 2018 он л буцахад 2 дугаар сарын 6-нд өнөөх байрны эзэн түрээсээ мөнгөө авч чадахгүй удаж байсан тул шүүхэд хандсан байна. Шүүхээс орон сууцанд нэвтрэх зөвшөөрөл өгсөн. Цагдаа нар байр руу орж шалгалт хийхэд бүгд энгийн мэд харагдаж байлаа. Гэвч буланд байсан том хөлдөөгч бүхнийг өөрчилсөн юм дотор нь Жованагийн цогцос олджээ. Тэр мөчөд 2 жил шахан бүргэлжилсэн нууц ил гарав. Мөрдөгчд ч энэ бол зүгээр нэг аллах биш гэдгийг удалгүй ойлгосон юм. Энэ бол урьдчилан төлөвлөсөн нуун дарагдуулах ажиллагаа байжээ. Мөрдөн шалгалтын явцад гэрийн эзэн болох Натер Асаф болон Моно Хосенаар 2016 оны 11-р сард Кувейтээс зугтсан болох нь тогтоогдов. Гэвч явхаас өмнө тэд улмөрөө баллахыг оролцсон байна. 2016 оны 11-р сарын 6-нд тэд цагаачлалын албанд Жованаг оргон зогтсон гэж мэдүүлжээ. Гэхдээ энэ нь бол худлаа. Тэд Жованаг өөрөө алга болсон мэт харагдуулахыг хүссэн. Бодит байдал дээр тэр үед Жована аль хэдийн нас барсан эсвэл үхлийн ирмэг дээр байсан байж болзошгүй. Жованагийн цогц олсны дараа Интерполын тусламжтай олон улсын эрен сурвалжлах ажиллагаа эхэлжээ. Эцэст нь хоёр сэжигтнийг 2018 оны 2 дугаар сард Сирийн Дамаск хотоос баривчилсан байна. Эрэгтэй нь Ливан шилжүүлэгдсэн бол эмэгтэй нь Сирт саадуулагдсан. Мөрдөн шалгалтын үеэр улам аимшигтай баримтууд ил болсон. Гэрийн эзэн байсан Натер Асафын өөрийнх нь ээж нь хүртэл гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Тэр Кувейтэд хүүгинд очиж байхдаа Бэрн Жованаг олон удаа зодож байсныг харсан гэж. Алгадаж үснээс нь зулгаач толгойг нь ханад мөргүүлдэг байсан байна. Жована уйлж болооч гуй хэмээн гойдог байсан ч өнөөх Моно гих Бэрн зогсдоггүй байж. Хүчирхийлэл тийм аимшигтай байсан тул Натер Асафын ээж хүртэл тэнд удаан байж чадаагүй гэдэг. Мөн Натер Асаф мөрдөн байцаалтын үеэр Жованаг хөлдөөгчөнд хийсэн гэдгээ хүлээсэн байдаг. Түүний хийснээр эхнэр Моно залуу үйлчлэгчийг тамлах дом туссан мэт болсон байж хөршүүд ч мөн мэдүүлэг өгсөн байдаг. Тэд байрнаас байнга орилох чимээ сонсдог байсан аж дараа нь цохилт юм өргөх хүчтэй дуу гардаг байж. Гэхдээ хинч оролцоогүй яагаад гэвэл Жованаг хамгаалах тогтолцоо бараг байсангүй. Үүний хариулт нь кафала гэх систем байлаа. Кувейт болон Персийн булангийн бусад орнуудад гадаад ажилчдад кафала хэмээх ивент итгэгчийн тогтолцооны дор ажилладаг. Энэ системийн дагуу ажилтны виз болон хууль ёсны орчин суух эрх нь ажил олгогчтой нь шууд холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл ажилтан ажлаа өөрчилж болдоггүй, улсаасаа гарч болохгүй. Ажил олгогчийн зөвшөөрлгүйгээр өөр газар ажиллаж болохгүй, зарим тохиолдолд гэрээсээ ч гарч чаддаггүй. Хэрэв Жована зогтсон бол хууль бус ажилтан гэж тооцогдох байв. Оршин суух зөвшөөрөл нь хүчингүй болж баривчлагдан албадан нутаг буцаагдах эрсдэлтэй байсан. Ингэснээр кафала систем олон ажилтныг хүчирхийлэгч ажил олгогчдын гарт хоригдсан мэт байдалд оруулдаг гэж хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг. Жована ч мөн ийм нөхцөлд орсон байлаа. Түүнд очих газар байгаагүй, тусламж хүсэх хүн ч байсангүй. Зүхтах боломж түүнд байсангүй. 2017 онд л гэхэд Кувейт дэх Филиппиний элчил сайдын яамд Филиппин ажилчдаас хүчирхийллийн бараг 6,000 гомдол бүртгэгдсэн байдаг. Эдгээрт зодуур бэлгийн дарамт хүчингийн хэрэг, хөдөлмөрийн мөлжлөг, олон ноцтой асуудал багтаж байсан юм. Жована бол мянган хохирогчдын ердөө нэг нь байлаа. Ийхтэй түүний өхөл энэ эвдэрсэн тогтолцооны бэлэг тэмдэг болсон юм. Жованагийн үхлийн тухай мэдээ Филиппинд хүрмэгц улс даяараа бухимдал өрнөв.
хүмүүс шударгасыг шаардаж эхэлсэн. Түүний гэр бүлийнхэн болсон явдлыг сонсоод сэтгэл санааны хүнд цохилтонд орсон байна. Зарим нь ухаан алдаж унсан гэдэг. Тухайн үеийн Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте шуурхай арга хэмжээ авсан. Тэр Жованагийн үхлийг үндэсний хэмжээний гутамшиг хэмээн нэрлэжээ. Мөн Кувейт руу Филиппин ажилчид илгээхийг түр хугацаагаар хориглосон байна. Түүнчлэн визний хугацаанд дууссан ойролцоогоор 10,000 Филиппин иргэнийг эх оронд нь үнгүй буцаах хөтөлбөр зарласан. Дутерте мэдэгдэлдээ Филиппинчүүд бол боол биш хэмээн онцолжээ. Мөн тэрээр тэд танаа улсад эрүүл сарвал мөрөөдлөөр дүүрэн очдог. Харин зэрэмдэглэгдсэн цогцос болон босож ирэх ёсгүй хэмээн хэлсэн байдаг. Эцэст нь 2018 оны 2 дугаар сарын 16-нд Жованагийн шарил Манилад хүргэгдэжээ. Түүнийгч Джессика Авсикарад ухаан алдаж унсан байдаг. Маргааш нь Авсиг Илойло муж руу хүргэсэн. Ээж Ева авсан дээр гараараа зохин уйлж байсан тухай гэрчүүд дурдсан байдаг. Оршуулган дээр гэр бүлийнхэн нь Justice for Joanna Dema Feliz буюу Жованад шударгасыг тогтоо гэсэн бичгтээ цагаан футбол хөмссөн байлаа. Оршуулгад төрийн албан тушаалтнууд хүртэл оролцсон. Ерөнхийлөгч Дутерте өөрөө хүртэл эмгэнэл илэрхийлсэн байна. 2018 оны 3 дугаар сарын 3-нд Жованна төрөлх нутагтаа оршуулгагджээ. Тэр нэгэн цагт инээмсэглэн бусаж ирнэ гэж мөрөөддөг байсан газартаа иргэн ирсэн юм. Гэвч мөрөөдөл нь биелсэн. 2018 оны 4-р сарын 1-нд Кувейтийн эрүүгийн шүүх Натар Ассаф болон түүний эхнэр Мона Хассен нарыг хүн амны хэрэгт буруутай гэж үзэн дүүжилж цаазлах ял оноосон байна. Гэвч тэд Кувейтээс аль хэдийн зугтсан байсан тул шүүх хурал эзгүүд нь явагдсан. Иймээс уг ялыг хэрэгжүүлэх боломжгүй болсон юм. Хоёр сэжигтнийг тус тусын эх оронд нь шүүсэн байна. 2019 оны 9-р сард Сирийн шүүх Мона Хассеныг буруутай гэж үзэн 15 жилийн хорих ялыг оногдуулжээ. Харин нөхөр болох Натер Асафи хэрэг Ливанд олон жил үргэлжилсээр байдаг. 2025 оны байдлаар шүүх ажиллагаа үргэлжилсээр байсан бөгөөд олон нийтэд эцсийн шийдвэр зарлагдаагүй хэвээр байна. Кувейт түүнийг шилжүүлэн өгөхийг хүсэн ч Ливан улс татгалзсан. Ингэснээр Кувейтэд цаазаар авах ял сонссон хүн бодит байдал дээр ялхуу үлдэх магадлалтай болсон юм. Эцэст нь амиа алдсан Жованна Dema Feliz 29 настай байлаа. Тэр баян болохыг хүсээгүй, алдартай болохыг ч хүссэнгүй. Түүний мөрөөдөл өртөө гэр бүлдээ туслах байлаа. Эцэг эхийнхээ мөрийг төлөх, дүү нараа сургуульд сургах, гэрээ дахин босгох. Тэр хайртай хүмүүсийн төлөө ганцаараа холын оронд очив. Гэвч амьдралынхаа хамгийн сайхан жилүүдийг мөрөөдөлтөд зориулсан энэ бүсгүй ээжтэй амал санчлан гэртээ иргэн ирсэн. Тэр 1 жил гаруй хугацаанд хөлдөөгчөнд хадгалагдсан цогц болон модон авсанд хэвдэж ирсэн. Жованагийн дүүх өнөөдөр ч дэлхийд даяар гадаадад ажиллаж буй сая ажилчдын эмзэг нөхцөл байдлыг сануулсан эмгэнэл жишээ хэвээр үлджээ.